За ховд цахилгаан төвөөс үлжээ компани 2024 оны компанид хязгаарлалт хөрөнгө оруулалт их засварын төлөвлөгөөнд суугдсан ажлуудаа 10 сарын 15-ны дотор амжилттай хийж дуусгасан. За ингээд энэ 2024-өөс 2025 оны үеийн ачааллыг давах ийм зорилт энэний бэлтгэл ажилдаа орж ажиллаж байгаа. Тэгээд үндсэндээ ховд цахилгаан төвөөс үлжээ бол Ховд аймгийнхаа нийт 18 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд эрчим хүчийг одоо тасралтгүй найдвартай түгээх ийм эрхэм зорилго тавина ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ өвлийн ачааллыг давахад бас одоо манай хэрэглэгч таа бүхнийг бас дараах хэдэн зүйлд анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. За нэгдүгээрт одоо манай эрчим хүчний хэрэглээ Ховд аймгийн хэрэглээ бол 2004 онд 12 сая киловатт цахилгаан эрчим хүч хэрэгжилж байсан бол 2018 оны эцсээр 49 сая киловатт цахилгаан эрчим хүч. За энэ оны 2024 оны жилийн эцсийн хөөсөлтөөр 111 сая болж ингээд 2004 онтой харьцуулахад эрчим хүчний хэрэглээ 10 дахин өсөж байгаа. За манай одоо байгаа энэ хэрэглэгчд нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний тоног хэрэглэл бол үндсэндээ одоо 2000-аас 2008 онуудад хийгдсэн ийм хөрөнгө оруулалтын төвшөнд одоо нөөц боломж нь ийм байгаа. Тэгэхээр энэ 10 дахин өсөн нэмэгдсэн хэрэглээг найдвартай хангах ийм асуудал бол бас олон бэрхшээлүүдийг бас үүсгэж байгаа. За бид нар бол энэ 11 сарын 1-ээс бол шинээр техникийн нөхцөл болох ажлыг бас өвлийн ачаал горим тооцоотой холбогдуулж зогсоосон байгаа. За хоёрдугаарт бол эрчим хүчний салбар маань өөрөө яг энэ бодит өртөхийн тухайд бол манай баруун бүсийн эрчим хүчний систем, Оросын холбооны улс, Бүгднайрамд хятад улс, Дэргэний усан цахилгаан станц, Мянгатын нарны станцаас аваад түгээх дамжуулах зардлаа оруулаад 1 кВт цахилгаан эрчим хүчний бодит өртөх 313 төгрөг байдаг. Тэгээ хэрэглэгчдэд бол айл өрхөд 135, аж ахуй нэгжүүд бол 180-аас 200 төгрөгийн ийм тариутгаар олгож байгаа учраас ийм алдагдaltaй ажилдаг. Тийм учраас төдийл нь одоо шинээр хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөл дутагдaltaй байдаг. Гэтэ энийг бид нар бас аймаг орон нутаг тойргоо сонгосон их хурлын гишүүдэд танилцуулж одоо бас энэ хөрөнгө оруулалтуудыг хийж ажиллаж байгаа аймаг орон нутаг ч гэсэн бас шин сэргэлтийн бодлогын хүрээнд одоо эрчим хүчинд бол бас нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаад бол бид бүхэн талархалтай байгаа. Тэгээд иймд одоо өвлийн ачааллыг давахад та бүхнийг бас дараах хэдэн зүйлд анхаарч одоо иргэний бас журам төвөргөө биелүүлж ажиллахыг нэгдүгээр хүсэж байна. За хамгийн ихний гол асуудал бол одоо ингээд энэ өвлийн 12 сарын 1-ээс өвлийн оргил ачааллын үед ороо 17 цагаас 20 цагийн хооронд нэн шаардлагатай биш цахилгаан тоног хэрэглүүдэд ашиглахгүй байх. Жишээлбэл одоо угаалгын машин, шарх шүүгэж гэдэг юм уу, хувцас эндүүдэх ч юм уу. Энэ яг одоо тулгамдсанаас бусад цахилгаан хэрэглээ бас давхар залгаж хэрэглэхгүй байх. За хоёр дахь асуудал бол энэ нэгэнт энэ алдагдaltaй байгаа эрчим хүчний үнэ тарифаа одоо төлөх төлбөрөө та бүхнийг бас хугацаанд нь төлж одоо ингэж хэвшиж өгөөрэй гэдэг ийм хүслийг дамжуулахаар байна. Тэгээд бид бүхэн бол бас энэ Ховд аймгийнхаа нийт иргэдийн цахилгаан эрчим хүчээр найдвартай байдлыг хангахын тулд томоохон хөрөнгө оруулалтуудын ажлуудыг бас аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулж олон улсын төсөл хөтөлбөр Азийн хөгжлийн банкнд хамруулах зэрэг ийм ажлуудад бол анхаарч ажиллаж байгаа. Манай байгууллагатай хамт энэ эрчим хүчний одоо өвлийн ачааллыг давахад бас хамтарч одоо оролцож иргэний журам төвөргөө биелүүлж ажилласаа гэж хүсэж уриалж байна.